Орхон аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг их усүртэнд бууруулах төслийг нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэйгээр Орхон аймгийн уртын гол баг болон Сүүх, худалдааны төвүүдийг сонгон богино хугацаанд туршилтаар хэрэгжүүлж байгаа юм а. Хамгийн чухал нь иргэдийн бүлгийн оролцоонд түшиглэн хог хаягдлыг их усүртэнд бууруулах, ангилан ялгах, давхар түүхийн эдийг ачиж тээвэрлэх жижиг логистикийн төв төслийн үр дүнд байгуулагдана. Тиймээс дээрх ажлын хүрээнд иргэдийн бүлгийн гишүүд Улаанбаатар хот дахь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцж тодорхой ойлголттой боллоо. За Баян дорж сумын засаг даргын тамгын газар, уртын гол булаг багийн хэсгийн ахлагчид хот тогтчлох газрын бүрэлдэхүүнтэй дэрх үйл ажиллагаанд оролцсон юм а. За тогтчлох газар болон уртын гол баг нэгдсэн үндэсний байгууллага төрийн бас байгууллагатай хамтаа оролцоод байгаа Эрдэнэтхотод богино хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийн ажлын хүрээнд Улаанбаатар хоттой гэдэг анхан шатнд хог хаягдл ангилан ялгах логистик төв хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг үзэж одоо манай Эрдэнэтэд нэвтрүүлж болох туршлагыг бас үзээд явж байна. Энэ ажлын хүрээнд болохоор үндсэндээ хог хаягдлыг анхан шатнд дээр нь ангиллаад мөн тэр логистикийн төв дээрээ ирээд хэрхэн яаж пакетлэгдэж хоёр дахь боловсруулах үйлдвэртэй хэрхэн яаж очтгов те. За тухайн үйлдвэр дээрээ ирээд ямар бүтээгдэхүүн болдог талаар манай Улаанбаатар хотод хийж байгаа бүтээгдэхүүнийг үзээд туршлага судлаад явж байна. Орхон аймаг бол ерөнхийдөө давхар бүтээгдэхүүнийг нийлүүлэгч болох юм байна шүү дээ. Тэгэхээр нийлүүлэгчийн хувьд нөгөө логистика яаж хийх вэ гэдэг менежментийг бас ер нь ойлголт авчиж байгаа шиг. Тийм, үндсэндээ ойлголтоо авчиж байна. За Орхон аймаг маань ерөөс Эрдэнэт маань болохоор хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг хөрсөн дээр одоо Эрдэнэттэй одоо хөрсөнд хог хаягдл хөрсөнд болохгүйгээр тээвэрлэгч логистикийн төв байгуулж Улаанбаатар хот руу ер нь хоёр дахь түүхийг төвлөрүүлэх гэсэн бодолтой байгаа. Дурс ажлуудаа ингээд судлаад авч байна. Аймгийн одоо нийт төвлөрсөн хогийн зэг дээрээс одоо түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэх бүрэн боломж болцоо байдгаа гэдэг бүх хэлээд байдаг. Тэгэхээр эндээс одоо юу гэдэг өнөөдөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрт гэхэд нийлүүлэх ямар түүхийдүүд байна. Ер нь хэдэн түүхийд байна? За ер нь судалгаагаар бол 82 төрлийн бүтээгдэхүүн ангилан ялах боломжтой гэж гарсан байна. Эхний ээлжинд болохоор сая өглөөнөөс хойш 3 дахь компани дээр ирж байна. Хунцар савыг авч болж байна. Хунцар савны таглаан тусдаа бас ангилан ялгагдчих байна. Мөн цаасан бүтээгдэхүүнүүд ингээд тусдаа нийлүүлэгдэх боломжтой 3 компанитай ингээд танилцаад туршлага судлаад явж байна. За яагаад бид нар одоо энийг богино хугацааны туршилтын төсөл гэж нэрлэдэг байгаа юм бэ гэхээр яаж хийх юм бэ? Иргэд яаж зохион байгуулалтанд орох? Эндээс төрийн байгууллагууд иргэн хувийн хвшил төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа гэдэг маань юу юм бэ? За үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын бас нийгмийн үүрэг хариуцлага яг юу юм бэ? Дээр нэмээд аль гэр хороолд амьдардаг айл өрх, байшин хороолд амьдардаг айл өрх, тийм ээ малчин айл өрх. Дээр нэмээд иргэн бүр бол өөрсдөө бохирдуулагч хог хаягдлын их усрүүд байгаа. Тэгэхээр энэ хог хаягдлын их усрүүд маань өөрсдөө нийгмийн хариуцлагын хүрээндээ заавал хог хаягдлынхаа үйлчлэгээний төлбөр хураамжаа нэгдүгээр төлөх ёстой. Хоёрдугаарт нь өөрийнхөө гэртээ ажлын байран дээр эсвэл өөрийнх нь хувьяар одоо аялаар явж хахад өөрийн тойроод үүсэж байгаа хог хаягдлаа ангилж одоо ингээд цэвэрхэн авч явж байгаад хамгийн ихэнд тааралцсан хогийн савнд одоо хийх эсвэл яг хогийг ангиллын дагуу ачиж байгаа цэг дээр бол тавих юм үүргийг бол заавал биелүүлдэг байх ёстой. Энэ бол иргэн бүрийн заавал биелүүлэх ёстой үүрэг бас нийгмийн хариуцлага. За энэ ингээд эхлээд бид нар ингээд зөв тавиад зөв голлоролд нь оруулаад өгчвөл Эрдэнэт хотын газрын хөрсөнд шингэж Эрдэнэт хотынхныг тэр аяар нь одоо эрүүл мэндийн хохироож байгаа агаар хөрс усны бохирдлыг бий болгож байгаа хог маань хогийн цэгийн одоо нийт тархсан талбай шууд 30-аас 50% маш богино хугацаанд буурах юм боломжтой. Тэгээд цаашдаа энэ менежментэд тогтвортой байвал бүх одоо Эрдэнэт хот Баян өндөр сумын баг хэсгүүд энэ туршлагыг одоо хэрэгжүүлээд тийм ээ давтаж шууд даган дуурайж хэрэгжүүлэх. За тэгээд Эрдэнэт хотын газрын хөрсөнд шууд булгадаг хог хаягдл их усүр дээрээс шууд 50-аас 80% хүртэл буурах ийм бүрэн боломжтой байгаамаа.
Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын тандан судлаачдын холбоо төрийн бас байгууллага хамтран Орхон аймгийн хог хаягдлын менежментийг иргэдийн оролцоотойгоор сайжруулах, богино хугацааны туршилтын төслийн хүрээнд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн байгууллагуудын үйлдвэрүүдтэй танилцаж, заасан шатанд ангилан ялгасан давхир түүхийд хэрхэн эцсийн бүтээгдэхүүн болж эдийн засгийн эргэлтийг сайжруулж, импортыг орлох бүтээгдэхүүн болдог үйл явцын талаарх тодорхой ойлголтыг авсан юм а.